Хааны эрэлт 2025 энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд 24 орны 1300 цэргийн албаагч оролцож байна. Инх тайвны төлөө төв дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 24 орны төрийн талбай 5 толгой дахь зэвсэг хүчний сургалтын нэгдсэн төвд зэрэгцэн мандаж хааны эрэлт 2025 энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд үргэлжилж байгаамаа. Монгол улс болон Америкийн нэгдсэн улсын баталгаа хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд хоёр талын хамтарсан сургууль хэлбэрээр анх зохион байгуулагдсанаас хойш одоо олон улсын статустай болон өргөжөж дэлхийн 70 орны 20,000 орчим цэргийн албаагчийг хамруулад байгаамаа. Тус сургуульд нь оролцогч улс орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадварыг нэмэгдүүлэх найрамдал нөхөрл хамтын ажиллагаа цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг ач холбогдолтой. Энэ сарын 14-нд нээлттэй хийсэн тус сургуулийн хүрээнд явагдаж байгаа салаадын хээрийн сургуульд 12, команд штабын сургууль 11, чадварыг нэмэгдүүлэх сургуульд 3-4 улсын цэргийн албаагчид оролцож байгаамаа. Салаадын хээрийн сургуулиар нийт 11 хичээлийн цэгээр дамжуулан энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг нэгдсэн үндэсний байгууллагын нийтлэг тактикийн арга ажиллагаанд сурган бэлтгэх зорилготой. Харин команд штабын сургуулиар энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх батальоны удирдлага, штабын бүрэлдэхүүнийг сурган дадлагжуулах, дээд штаб болон нэгдсэн үндэсний байгууллагын хамтрагч байгууллагууд бусад салбаруудтай харилцан ажиллагааг зохион байгуулж, бодит цагийн байдалд оновчтой шийдвэр гаргаж, тавигдсан үргийг биелүүлэхэд сурган дадлагжуулах зорилгоор цэргийн албаагчдыг бэлтгэдэг бол чадварыг нэмэгдүүлэх сургалтаар цэргийн хууль, иргэн цэргийн харилцаа, эмэгтэйчүүд инх тайван, аюулгүй байдал, нисдэг тэрэгний нислэгийн удирдлага, инженерийн сургалтыг цогц байдлаар онол дадлах хослуулан явуулдгаараа онцлогтой юм а. Хааны эрэлт 2025 сургууль энэ сарын 28-ны хүртэл үргэлжилнэ. Энэ сургуулийн цар хүрээ хамрах оролцоо агуулгах хөтөлбөр жилээс жилд өргөжөнд хэлж дэлхийн нийтийн инх тайвны төлөөх бодит хувь нэмрийн илэрхийлэл болсоор байгааг зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа. Түүнчлэн сургуулийн хүрээнд онол болон дадлагын сургалтыг зэвсэг хүчний 311-р ангийн туслах аж ахуйн мал суурийг ашиглан хил дамжин халдварладаг малын өвчин сэдвийн доор цогц хэлбэрээр явуулсан байна.